2024 оны 10 дугаар сараас эхлээд Монгол улсаас OneXBet болон Melbet зэрэг хууль бус цахим мөрөөдөө тоглоомын сайт руу нэвтрэх эрхийг хязгаарласан юм. Учир нь OneXBet зэрэг хууль бус цахим мөрөөдөө тоглоомын сайтууд нь Монгол улсаас жилд 500 гаруй сая долларын мөнгө урсгалыг Монголоос Оросын холбооны улс руу гардаг учраас шүү дээ. Гэхдээ Монгол улсаас олж буй 500 сая доллар бол тэдний дэлхийд дахнаас олдог мөнгөний хажууд өчүүхэн жоох юм. Bloomberg-ээс 2024 онд гаргасан тайлан дурдсны дагуу OneXBet чиг хууль бус бооцооны сайтуудын орлого нь зөвхөн Америк нэгдсэн улсад жилд 67.1 тэрбум Америк доллараар хэмжигддэг бөгөөд энэ нь 2023 оноос 64%-аар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид OneXBet болон түүний орлого хаашаа явдаг талаар ярьж өгөх болно. Олон монгол залуучуудын амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн хууль бус цахим мөрөөдөө тоглоомын сайтуудын ард яг хэн байд юм болов? Тэд хэрхэн олсон орлогоо хууль ёсны болгож угаадаг вэ? Та ингээд та админ бичлэг эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжин лайк болон subscribe дарж дараагийн илүү сонирхолтой бичлэгээ хүлээн авч үзээрэй. Юун дөрөнд хэдүүлээ OneXBet сайтын үүсэл гарлын талаар ярилцъя. OneXBet сайт нь хамгийн анх 2007 онд Оросын холбооны улсад үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Гэвч хожим нь Кипр улсад бүртгүүлж олон улсад үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд зөвхөн Өмнөд Америк тивийн Кросо улсад л цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа явуулах эрхтэй юм. OneXBet нь өдгөө дэлхийд даяар 400 мянган гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 1000 гаруй бооцооны төрөлтэй байдаг байна. OneXBet нь голчлон 60 гаруй спортын төрлийг багтаасан спортын бооцоо болон цахим казино, лайваар явагддаг мөрөөдөө тоглоомууд дээр бооцоо тавихыг санал болгодог. Түүнчлэн OneXBet сайт нь дэлхийн алдарт FC Barcelona, Paris Saint-Germain зэрэг хөл бөмбөгийн багууд спортын тэмцээнүүдийн албан ёсны ивент идэвхжүүлээ. OneXBet нь дэлхийн хэмжээнд 7 хоногийн 24 цагийн турш тасралтгүй олон хэлээр үйлчлэгээ явуулдаг бөгөөд гар утсан зориулсан аппликейшн ба вебсайтаар дамжуулж хэрэглэгч түрдэг. OneXBet нь олсон хууль бус мөнгө, хууль ёсны мөнгө болохын тулд эргээд дэлхийн томоохон спортын багуудад асар их хөрөнгө оруулж мөнгө угаадаг бөгөөд эргээд энэ бүх мөнгөө Орос руу оруулдаг гэх дам яриа байдаг. Тэгвэл OneXBet болон бусад цахим мөрөөдөө тоглоомын сайтууд хэрхэн ашигтай ажилладаг вэ? OneXBet сайт дээр бооцоо бүр зөвхөн сайтад ашигтай байдлаар зохиогдсон бөгөөд тоглогчдыг аль болох тогтмол тоглож урт хугацаанд мөнгө олох зорилготой уламжлалт мөрөөдөө тоглоомын ашиг олох загварууд дээр тулгуурласан байдаг. Эхний загвар бол House Edge буюу байшингийн давуу тал юм. Жишээ нь та OneXBet-ийн казиногоор рулет болон слот машин зэрэг мөрөөдөө тоглоом дээр бооцоо тавьж тоглох юм бол сайт тоглоомууд дээрх математик давуу талаа ашиглаад таны хожих бооцооны 3% авдаг. Энэ та азтай байж бооцоогоо авбал нийт мөнгөний 3% нь сайтад үлдэж та үлдсэн 97% авдаг гэсэн үг. Гэсэн ч мөрөөдөө тоглоомын ертөнцид аз гэсэн ойлголт байдаггүй бөгөөд та хэдийгээр эхний тоглолтуудад азтай байсан ч хожим нь алдах нь ердөө математикийн хууль байна. Иймд урт хугацаанд сайтад буюу мөрөөдөө тоглоомыг зохион байгуулж буй байшинд бүх давуу тал очиж байгаа юм. Дараагийн ашиг олдог загварыг Rake хэмээн нэрлэдэг. Rake бол покерын өрөө тус бүрээс хувь авдаг аргыг хэлдэг бөгөөд ихэвчлэн нэг покерын өрөөнөөс дунджаар 5-аас 10% авч сайтад үлдээдэг байна. Энэ байдлаар OneXBet нь олон покерын өрөөнүүдийг зэрэг үсгэж тэндээсээ асар хэмжээний ашиг олдог. Дараагийн загвар бол монголчуудын хамгийн ихээр ордог спортын бооцоо байлаа. Үүнийг Juice хэмээн нэрлэдэг. Жишээ нь та өөрийнхөө дуртай хөл бөмбөгийн баг дээр бооцоо тавьж байна гэж бодъё л доо. Тантай зэрэгцээд өөр нэг хүн эсрэг баг дээр бооцоо тавьж байна гэд төсөөлөл үзье. Хэрв та нөгөө өнтөгөө цуг баг тус бүр дээр нь $1100 тавьж ялвал тэндээсээ сайт $100 өөртөө авч үлдэх болно. Энэ байдлаар хоёр талын бооцооны хэмжээ тэнцүү байх тусам сайтад илүү ашигтай байх бөгөөд мөрөний үр дүн ямар ч гарсан ганцхан тухайн мөрийг зохион байгуулсан сайт л хамгийн ашигтай үлддэг гэж. Дээрэс нь OneXBet зэрэг хууль бус мөрөөдөө тоглоомын сайтууд нь өөрсдийн зардлыг хамгийн бага хэмжээнд байлгаж ямар ч татвар төлөвлөгөөр өөрсдийн цэвэр ашигын хувиа нэмэгдүүлдэг байна. OneXBet болон бус сайтууд нь өөр дээрөө илүү олон тоглогчийг татахын тулд хэд хэдэн аргачлал мөн ашигладаг. Юун дөрөв тэд тоглогчдод их хэмжээний бонус санал болгодог бөгөөд эхний удаагийн тоглолтод 100%, заримдаа бүр 200% хүртэл урамшуул санал болгодог. Энэ та 100,000 төгрөг сайт дээр байршуулвал нэмээд 100,000 төгрөг эсвэл түүнээс илүү хэмжээний бонус авна гэсэн үг юм. Үүний дараагаар сайтууд хэрэглэгчдэд өмнөд өртсөн бонусыг олон аккаунтаар зэрэг авах боломжийг олгодог явдал юм. Өөрөөр хэлбэл та нэг аккаунтаар орж 100,000 төгрөгийн бонус авсан бол дахин өөр аккаунт үүсгэж их хэмжээний урамшуул олох боломжтой байдаг. Ингэснээр тоглогчид тоглоомдоо илүү ихээр донтож сайтуудад урт хугацаанд ашигтай байдаг байна. Мөн түүнчлэн сайтууд өөрсдөө сурталчилгахдаа бүх төрлийн вебсайт, блог, сошиал хуудаснууд, инфлюенсерүүд, платформуд болон реклам тэрж буйл насан туршийн сайтуудыг ашигладаг. Ингэж олон хүнд хүртээмжтэй хүрснээр тэднийг хууль бус бооцоонд амжилттайгаар татан оруулдаг байна. Тэгвэл энэ бүх хууль бус бооцооноос олсон ашиг хаашаа ордог вэ? Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.
OneXBet сайт анх Роман Семихон, Дмитрий Казорин ба Сергей Крашков гэх 3 Оросын иргэн анхлан үүсгэн байгуулж, Сергей Крашков өмнө Оросын холбооны улсын Кипр гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч байсан бөгөөд одоо уг 3 хүн бүгдээрээ Кипр улсын иргэншилтэй болсон байна. OneXBet сайт нь дэлхийн 62 оронд 49 хил дээр үйл ажиллагаа явуулж, янз бүрийн крипто валют болон өөр цахим төлбөрийн хэрэгслүүдийг ашигладаг нүсэр том сүлж юм. Хэдийгээр OneXBet нь 2021 онд аль биесээр дампуурсан гэдэгч үйл ажиллагаа нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа. OneXBet-ээс олж буй ашигуд нь шууд Орос руу гардаг гэсэн баттай баримт байдаггүйч энгис сэжиглэх хэд хэдэн үндслүүд байдаг. Эхнийх нь OneXBet-ийг зохион байгуулдаг хөл бөмбөгийн тоглолтууд нь сайтыг үүсгэн байгуулсан 3 эрхмийн төрлөх хот болох Брянск хотын сургуульд хийгддэг. Энэ сургууль нь цаашлаад Путиний нэгдсэн Орос нам болон Газпром зэрэг томоохон улс төр бизнесийн байгууллагаттай хамтран ажилладаг байна. Оросын холбооны улсаас 2020 онд OneXBet-ийг харж гсаалтанд оруулж байсан ба үндэслэгч 3 эрхмийг нь баримтлах тушаал гаргаж нийтдээ 61 тэрбум гаруй рублийн хөрөнгийг хурааж авчээ. OneXBet нь олсон мөнгөө угаахтаа криптовалютыг тогтмол ашигладаг байсан ба дээрэс нь олон давхар корпорацийн буюу олон салбар компаниудын тусламжтайгаар Краскогоос Кипрээс Орос гэсэн чиглэлээр мөнгөө явуулдаг гэж. Мөн Роман Семихон өөрийн 88%-ийг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж хөрөнгөө оруулахаас зайлсхийсэн байна. Энэхүү OneXBet хэдий Орос улсад үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон ч одоо хүртэл дэлхийд дахинд үйл ажиллагаанд тасралтгүй явуулж жилдээ хэдэн зуун тэрбум долларын орлогыг олж тэднийг маш олон үе шаттайгаар дамжуулж Орос руу гаргасаар л байна. Тэгвэл монголчууд энэ платформоос хэр хэмжээгээр хохирсон бэ? 2023-аас 2024 оны байдлаар Монгол улсаас 1.7 их найд буюу 500 сая Америк доллар цахим мөрөөдөө тоглоомын хэлбэрээр гадагшаа урсан алга болжээ. Энэ бол Монгол улсын иргэн бүрт 485 мянган төгрөг оногдох мөнгөнд үе юм. OneXBet болон Mailbet зэрэг хууль бус цахим мөрөөдөө тоглоом нь сүүлдээ олон мянган монгол өрх санхүүгийн амралт орж үр зөөлөнд баригдан үүнээс үүдэж гэр бүл салалт, сэтгэл зүйн гутрал, амиа орлолт, ажилгүйдэл зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулсаар иржээ. Монгол улс энэ жилээс эхлэн OneXBet болон бус цахим мөрөөдөө тоглоомуудын хандлтыг хязгаарснаар улсын гадаад валютын нөөцийн 10% хамгаалж чадахуйц болсон байна. Түүнчлэн Монголд OneXBet нь хууль бус байдлаар ажилладаг учраас хэрэглэгчид бооцооны нэгж худалдан авах, тоглохдоо хохирол амсах тохиолдол гарсан байна. Жишээ нь нэгж худалдаж авахдаа хэрэглэгчийн санхүүгийн мэдээлэл нь хулгайд алдагдаж, нууц дугаарыг ашиглан хууль бус үйлдэл хийсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Мөн хэрэглэгчид OneXBet-д бооцооны нэгж худалдан авч тоглосон ч хоцсон мөнгөө шууд авах боломжгүй. Мөнгө шилжүүлэх үйл явцад нь асуудал үүсэж хохиролд орсон олон тохиолдол гарсан байна. Нэгжийг худалдаадаг агентууд нь Монгол улсад мөн үйл ажиллагаа явуулдаг байсан ба агент нар нь хэрэглэгчдээс чимтгэл авдаг байсан бөгөөд зарим тохиолдолд хэрэглэгчдээс заллин мэхлэх үйл явдлууд гарчээ. OneXBet болон Mailbet зэрэг хууль бус цахим мөрөөдөө тоглоомын сайтууд Монгол улсын эдийн засагт тасар их сөрөг нөлөө үзүүлж иргэдийн амжиргаанд ностой хохирол учруулсаар байна. Жил бүр гадагшаа урсчууд 500 сая долларын зөвхөн санхүүгийн алдагдал гарч байгаач үүн дээр нэмээд олон мянган өрхийн сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал ч гэсэн шууд хохирол дагуулсан хэвээр байгаа. Хэдий Монгол улс сүүлийн жилүүдэд ийм төрлийн сайтуудын хандлтыг хаагаар арга хэмжээ авч ихсэн тун чухал алхам мэдээж бодит үр дүнд хүрэхийн тулд хэрэглэгчдэд чиглэсэн мэдээлэл, боловсрол, санхүүгийн янал, хууль эрх зүйн илүү хүчтэй зохицуулж шаардаж байна. Түүнчлэн иргэд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн хариуцлагын талаар илүү мэдлэгтэй болж, ийм төрлийн хууль бус платформудаас зайлсхийх нь нэмж чухал юм. Энэ үрээд манай бичлэг өндөрлж байна. Та хүн шиг өөр сонирхолтой бичлгүүдийг үзхийг хүсэх юм бол лайк болон сабскрайбаа дараад сууж байгаарай. Би танад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая сабскрайбыг цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчхийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг тоон мэдээлэл суурьж үсэд авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаархан ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадааддаа хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ санахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хаяг буюу Popculture-ийн хэмээн сайтаар ороод шууд захиалаад үнэгүй хөргүүлээд аваарай. Хөргөлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийг видеоны коммент болон description дээр бас байрлуулчих. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлж гисэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.